Оо. Би үзэгчдээ нэг юм анхааруулад хэлчихье. Бүр маш сайн анхааруулад хэлчихье. Хэлчихнэ тий. Өнөөдөр аваад өгье. Би аваад өгье. Gangnam дүүргийн машинуудыг сонирхуулаад тайлт харуулчих уу? Ийм машин байна. Өөдгөө амтд. Өстой өөдгөө амтд. Та нар бол жинхэнэ өөдгөө амтд. Одоо ингээд бид нар бүгдээрээ хамаатан саднууд шүү заяа. Бэл. Oh my god. Гэлээс чи сайн уу манайхаа бүгдээрэнд нь ч одоо яаж мэдлээд байгаа юм сайн уу манайхаа. За сайн байцгаана уу. Золбоо ТV-ийн та бүхэнд өнөөдрийн мэндийг хүргье. Тэгэхээр яг одоо өглөөний 7 цаг 40 минут болж байна. 7 цагаас сэрүүлгээ тавьсан байсан. Тэгээд 7 цагаас сэрүүлгээ унтраачаа буцаа унтчаад сэрүүлгээ харсан чинь 7:40 болсон байна. Ямар сони би сэрүүлгээ унтраасаа санахгүй байна. Уцаа хийчихв. Уцаа хийсэн бэ? Уцаа хаан тавьчөө. Айна шүү. 7:47. 7:47. Ваа. За ямар ч тач өнөөдрөөс Золбоогийнх нь нэг өдрийн влог эхэлж байна. Өнөөдөр хөөцөлдөх маш их ажил байгаа. Тэгээ бүгдийг нь хамтдаа Золбоо ТV-ийнхаа үзэгчдтэй хамт бүгдээрээ хамтдаа everybody хийцгээе. Everybody put your hands up. Everybody put your hands up. Миний английн акцент жоохон гоё болоод гэх шиг байна. Яг хуучныхаараа муугараа байх хэрэгтэй. Ингэж суух цаг байхгүй шүү. Гялцахгүй бол. Өглөө босоод ямар ч ашигтай бактери уун. Тэгээд омега 3 ашигтай бактери. Тэгээ энэ болохоор цэвэр olive oil. Тэгээ энийг өглөөдөө нэг халбыг уучхаар ходоодонд айгүй тийм уйг өсдгүү гэсэн. Тэгтээ муухай хамттай. Фүү энийг одоо яаж уурдсан. За ингээд өнөөдрийн ажлыг эхлэе. За энэ ингээ миний өглөөний хоол, нэг ширхэг алим, гүзээлцэгний жуус, жоохон хүүхдэд зориулсан алимтай, усан үзэмтэй, луунтай гүзээлцэгний жуус, луунгийн алимны жуус. Энэ болохоор blueberry-тэй, гүзээлцэгнтэй, усан үзэмтэй, berry гэдэг жуус. Энэ нэрээ berry гэдэг жуус шүү хараа. Berry гэж байгаас тээ. Berry juice. За ялцахгүй болчихсон, амжихгүй болчихсон, амжихгүй болчихно. Оройтой боссон. 7-гээ босох хэрэгтэйсэн 7:40 гэж босоод тахтай байх хэрэгтэй. Гэтэ би нэрээ нойрондоо айгүй муу байгаад байна. Өглөө сэрүүлэхнийхээ цагт босч чадахгүй ингээд хоцорч босоод байгаа хүнийг нойрондоо муу хүн гэж хэлнэ үстэй тий. Нойрондоо сайн хүн гэж хэлэх юм болов. Тэгээ сонноос их юм бол өчтөр хөлбөмбөг тоглож байгаад энэ хамстринг гэж ярьдаг. Энэ булчингаа бэртээсэн. Гівэнд хүүх гэхээр ингээд так гэд нэг юм тасарчдээ шүү дээ. Одоо нэг шүрмслэн тасарсан юм шиг ба. Тэгээ энэ тэгэхээр амар өвдөж байгаа. Тэгээ энийг одоо эмнэлэгт очиж үзүүлэхээс алхаж болж байгаа заяа. Алхахад бол асуудалгүй. Гэхдээ хүчтэй хурд хийх гэхээр л хүчтэй хурд хийх гэхээр л яг энэ шиг ингээд амар өвдөд. За холын мэрэ тахав гэс. Дараа дараагийн хачтыг хийгээрэй. Гэлцаараа. Хэмгэн датсан чи хуарсан үе. Осоо бацханлаа. За бүгдээрээ так. Бэлбэл. Таньсан гоцроо чирэггүй.
Ингэж дундаа ордог юм байна уу? Гэлцэхгүй бол амжихаа болоод гин. Оо. Тэгэхээр усанд орчоод гараад ирлээ. Энэ ямар тос вэ гэхлээр нарны тос. Та бүхэн сэрүүлэг дуурж байгааг сонсож байгаа бох те. Одоо яг 8 цаг 15 минут болж байгаа байхгүй юу? Тэгээ би дахиад ийм шинээр сэрүүлэг авсан. Ягаад гэвэл сэрүүлгэндээ сэрэхгүй байхгүй юу? Эхлээ утасны сэрүүлэг дуурна, дараа нь энэ сэрүүлэг дуурна, тэгээ дараа нь энэ сэрүүлэг дуурдаг байхгүй юу? Энэ бүр амар дуурдаг. Би та дуугийн сонсуулъя. Ийм 3 сэрүүлэг авч иж одоо босч шít. Энэ ч одоо нойрондоо сайн гэх лөө муу гэх лөө. Нойрондоо муу болцсон гэдэг лөө, сайн болцсон гэдэг лөө. За энэ юу вэ гэхлээр бас нарны тосоо. A brightening up гэдэг нэртэй юм. Нарны тос. Арай л их төрөгчлээ яана. Арай их байна. Арай л их байна. Өнгөрсөн. Хөлбөмбөг тоглож байгаад нэг эвэртэйц. Намайг одоо хөлбөмбөг битээ тоглол гэдэг байгаа юм шиг байна да. Чимиг бол. Босцсон байна. Босцсон. Нэрээ сонноос эрэгтэй хүмүүс үсээ хатааж ахтаа амар секси харагддаг гэсэн үнэн үү? Үсээ хатааж ахтаа тийм секси харагддаг гэж солонгос эмэгтэйчүүд яриаддаг байхгүй юу? Манай монгол эмэгтэйчүүдийн хувьд тэгдэм болов коммент сект бичүүлдээгээрээ дараа бүр гоё бистэй болохоор тайлж байгаа үсээс нь сэтж харуулнаа за. Бөөсөө түүй. Энэ шийдэлтэй бөөс гэдэг үстэй зүв бистэй. За ерөнхийдөө бэлэн болцсон. Тэгээ альмаа уг нь идчихэд гардаг хгүй юу? Машиндаа явж явах замдаа идэ. Тэгээд олбоор хаашаа явах гэж байгаа юм бэ гэхлээр эмнэлэг рүүгээ явах гэж байна. Шүдний эмнэлэг рүүгээ. Тэгээд очиод шүдээ үзүүлнэ. Жүүснүүдээ уучих. 맛있죠? Бэби жуус. 맛있다. 고맙다. дараагийн жуус алимтай луунтай жуус. Дараагийн жуус алимтай луунтай усан үзэмтэй гүзээлтгэнтэй жуус. За ингэ өглөөний минь хоол болоо. Өдөр болтол юучдаггүй. Гэлцэхгүй бол хөөе. Өнөртэй бас олцоо. Өнөөдрийн золбоогийнх нь look. Өргөн өмдөн дээр хар гутал, цамц тэгээд дээгүүрээ юм хар хүртэг. Look. За болоо. Яа. Хэцүүтэй юм. Даггүй юу? Давтаа юу? Одоо ингээ машина хайж эхлэндээ. Машина хаан тавьснаа ингээ мартчихад байдаг хгүй. Машина хаан тавьснаа самцсан шүү. Манай байр Подолын 3 давхар хүртэл байдаг. Тэгээ шууд ингээ номеруудыг уншаад шууд ингээ онгоочдөг аюу амар байдаг. За Солонгос яг одоо 8 цаг 40 минут өглөөний 8 цаг 40 минут амьдрал эд буцалж байна да Солонгост. Солонгост байгаа монголчуудаа ажлын өндөр амжилтыг хүсье. За тэгээ золбоо нь яг одоо хаашаа явж байгаа юм бэ гэхлээр шүдний эмнэлэг рүүгээ явж байна. Тэгээ шүдний эмнэлэг рүүгээ явж байгаа шалтгаан нь юу вэ гэхлээр золбоогийн шүдэнд энэ соёо байдэн штэ энд нэг гараад ирдэг соёо. Тэгээ энийг цааш нь хийлгүүлээд гоё ингээд тэгшин шүдтэй болъё гэд тэгээ аппарат хийлгүүлэх гэж байгаа байхгүй юу? Тэгээ харин эмнэлгээсээ зөвлөгөө аваад цааш нь хийлгүүлэх боломж байна уу гэдэг. Өөрөө юм шүдний эмнэлэгт ажилладаг хүн чинь те. Өөрөө бас гоё шүдтэй явахгүй болохгүй үстэй. Болохгүй штэ те. Тэгээ бас нэг шалтгаан байгаа. Тэр нь юу вэ гэхлээр баруун талын дээд хэсгийн одоо араа ургаж гарч ирээд байгаа байхгүй юу? Хүний 37 насн дээр энэ артлын араа ургаж гарч ирд юм бах та. Бүр амар өвдөд болтгүй яг энэ артлын хэсэг хилээрээ тэмдрээд үзэхээр ингэ жижигхэн араа цухуугаад гарч ирж байгаа байхгүй юу. Тэгээ би шүдний эмнэлэг дээр очиж үзүүлсэн чинь харин артлын чинь нөгөө араа ургаж байна. Наадах ахуулахгүй болохгүй гэдэг. Тэгээ энийг ахуулангаа аппарат зүүчээ гэж бодоод тэгээ 2 жил аппараттай явах юм шиг байна да золбоо. Тэгээ гайг баха 2 жилийн дараа угаасаа яг гоё юм тэгшхэн гоё яраасан шүдтэй болцсон байх юм чинь. Одоо хичнээн царай муутай байсан ч гэсэн те наад шиг хичнээн юм царай муутай байсан ч гэсэн ингээд хүн рүү нэг хараад нэг гоё ингээд малитлаа инээхэр нэг тийм гоё дулаахан мэдрэмж төрүүлдэ штэ. Тэгээ тийм учраас би ер нь айгүй их шүдээ арчилдаг. Таяагаа яг цааш нь хэлчихвэл
Аюу яраасан шигдтэй болчих гол юм л та золбоор. Гадаадад амьдардаг монголчууд маань ч гэсэн Солонгост ирэх юм бол манай шүдний имлэгээр ирээд үйлчлүүлж болно шүү. Манай шүдний имлэг бол бүх төрлийн имчилгээг хийж байгаа. Кангнамд байрладаг имлэг гэхэд үнийн хувьд маш дайггүй ер нь гайгүй. Танах шиг Кангнам гэж удаад айгүй үнэтэй гэж бодоодсэн чи гайгүй юм байна шүү гэж айгүй ярьдаг. Тэгээ би бас та бүхнээс асуумаар байна л да. Ер нь энэ золбоо нь ингээд инээхэд та бүхэн энэ соёо энэ шүдийг анзаардаг байсан уу? Эсвэл анзаардаг байсан уу? Зарим хүмүүс нь анзаарсан байдаг байхгүй юу? Тэр соёо ч бас ингээд инээхээр айгүй хөөрхөн харагддээ шүү гэж ярьдаг хүмүүс байдаг. Гэтэ энд юу н хөөрхөн харагдах те. Энэ соёо хөөрхөн харагдана гэж байх уу. Би үзэгчдэд нэг юм анхааруулад хэлчихье. Бүр маш сайн анхааруулад хэлчихье. Маш олон хүмүүс одоо нэг Hollywood smile гэдэг нэг ламинет хийлгээд байгаа шүү дээ. Ламинет хийлгэхдээ маш бодолтой хийлгээрээ. Сайн бодож жогоод ямар эрсдэл байгаа, хөгшөрсний дараа яах юм, урдлынхаа шүдээр хатуу юм идэж болох юм уу гэд маш олон зүйлийг судалсныхаа дараа тэр ламинет гэдэг эмчилгээг хийлгэхгүй бол зарим нэг эмнэлэг нь болохоор яг тэр гой босон төрхийг харуулаад өө ийм гой болдсон шүү гэд гой босон төрхний цаанд зөндөө олон сул тал дутагдaltaд байгаа байхгүй юу. Манай эмнэлэг бол ламинет хийх гэж байгаа хүмүүст бол яг ингээд ямар асуудалтай, ямар дутагдaltaй, ямар сул тал байдаг бүгдийг нь маш сайн хэлж өгдөг. За Солонгосын өглөө хурдны зам бол харьцангуй гайгүй бөглөрч байна. За магцсан хөөхөө хормон дээрээ унганы хичээр бөглөрл үүсч эхэлж байна энэ урдаас. Яг өглөө ажилдаа явах цаг те 9-өөс 10 цагийн хооронд те орой ажилд харах цаг үед 5-аас 6-гийн хооронд бөглөрдөг гэдээ ойлгочиход болно. Бусдаар бол гайгүй. Ингээл ер нь бол яваал байна. Хурдны замаар нь ингээд машин явхад дуу чимээ их гарна штэ. Дуу чимээ тусгаарладаг юм хан босгоцсон байгаа байхгүй юу. Тэр цаана амьдарч байгаа одоо апарт байгаа штэ те. Тэрний хүмүүс нь энэ машины янз бүрийн дуу чимээ сонсоод орой өглөөдөө унтаж чадахгүй байх гэдэг юм хамгаалалт босгоцсон байгаа. Энэ нь тэгээд дуу чимээ тусгаарлаж өгдөг юм шиг байгаа юм л да. Үй. Йоо яг араас нь орох ч. Өөр юм харж байгаа. Ямар ч гэсэн гайгүй 10 цагаас цаг авсан байсан болохоор амжаад очих юм байна. Өнөөдөр жоохон оройтой босчлоо. Тэгээ бүр үнэхээр сонио. Би яг 7 цагт сэрүүлэг тавьчаад 7:40-ээс ирж байгаа байхгүй юу. Тэгээ би 7 цагт уцсныхаа сэрүүлгийг тавиагүй бахтагийг гайхаад уцсныхаа сэрүүлгийг харсан чинь уцсны сэрүүлгийг тавьсан байгаа байхгүй юу. Асаалттай байгаа. Тэгээ би уцсныхаа сэрүүлгийг унтрааснаа санахгүй нэгэ боддоо та бүхэн. Насны намрих уу, альсгүй бол хитрхийх ядраад байгаа юм болоо, нэг бол хитрхийх юм бодоод байгаа юм болоо. Яагаад ингэж байгаа юм би ерөөсөй ойлгохгүй байна. Альсгүй бол ингээ. Би та бүхэн дугаараа өгчээ. Ингээ доор дугаараа оруулчих заяа. Тэгээ та бүхэн над руу бүгдээрээ залга. Золбоо босноо. Золбоо босоорой гэж. Амар хүн залгах хаа тий. Тэгж сэрд юм уу нэг бол. Тэгээ та бүхэндээ нэг маш сонирхолтой зүйлийг харуулъя заяа. Энэчнээс 173 м яваад баруун тишээ салнаа гэж заасан байгааз энэ нэг урдуур нэг хүн ороод ирлээ. Тэгэхээр та бүхэн яг энэ анзаарах юм бол баруун тишээ салах машинууд нь яг энэ нэгнээр л явж байгаа. Түгжрээтэй игнэ. Урдуур дайрж ордог хүн барахтаа байхгүй. Урдуур дайрж орох юм бол камер бичиж байгаа шүү гэдээ анхааруулсан байгаа. Энэнгээрээ би юу хэлэх гээд байгаа юм бэ гэхлээр ер нь бол энэ камержуулалт гэдэг маш зүг байхгүй юу. Одоо жишээлбэл энэ хэсэг камергүй байсан бол урдуур машинууд дайраад орж ирнэ штэ. Одоо нөө бүр ингээд хажуудлын игнээ үүсгээ, цаатлын игнээгээр нь дайрж орж ирээд бүр цаатлын игнээ ингээд иймэрхүү байдлаас айгүй их түгжрээ үүсдэг юм байлээ Монгол. Дамын хөдөлгөөнийхөө дүрмийг биелүүлээгүй л бол шууд машиныхын зургийн дараад тэр торгуулийн хуудсыг явуулчих юм бол аяанда ухамсараараа ингээд оочрлохоос өөр аргагүй байдалд орно. Тэгээ хүмүүсийг нь угаасаа яг нэг юм ухамсартай системд оруулчихаар угаасаа бид нар урдуур дайрч болохгүй энэ замаараа явж байгаа л баруун салах хэрэгтэй гэсэн тийм ойлголттой болчихж байгаа юм байна. Энэ хамгийн гоё хэсэг нь. Йоо. Энэ нэр миний хамгийн дуртай дуу болсон. Best дуу. Амар гоё айтай. За. Одоо энэ everybody put your hands up. Tapsın hatrabi Yo! Everybody put your hands up! За уучлаарай миний ганц мэддэг үг everybody put your hands up шүү. Тэгэл дуун дээр яг ингэ хэлээд байт юм аа. Everybody put your hands up. Yeah! Цагийн зүйн хөдөлнө мөрөдлөө би хүгүлнө бид санаа алдах биш нэг л мэдэхэд өтөлнө маргааш ирэхэд өдрөгөө ганцхан амьдрын хөдөлнө би бүгдийг мартаад одоо dance
Өөрийгөө явахад дандаа өөж холох хүн ол. Унаж гойных хэрэг байх. Хаант найз чинь муулах дод. Замын ноход гуцаж гасаж дахиад мэдээ битгий дон. Хүсэх хатаа хүрхэд бэлэн миний зүрх миний яв. Сансар савл сахлах бүдэр санаа байвал бүгдийг хийн. Саран яа жамда хайтай сасан бүхэн саранги. Сандс байна уу өлөлөгч дүргэл зурагч минийгээ суул тавиад хамт бүлгээ санаа оноо амир дан. Yeah. Яа. Галууч шүү. Хөөе. Шинэ аялал болдог. Чиний жарган бас манднаа. Мөрөлтийг дотроо гаднаа. Жаргалаа зүрхий зовхон зүрхий хацаа зүрхий. Яг түн шиг жүжиглээ дүүз. Толбоор бас нэр ингээд дуунуудаа сонсоодсон чи хөөхөн их дуутай байна шүү. Одоо хэдэн дуутай болчихоо? 1 2 3 4 5 6 6 дуутай болсон юм шиг толбоонд бүр дуучин юм шүү тэгвэл одоо барыг 6 дуутай гэдэг чи дуучин биш юм уу? Тавсан шүү. Миний дуучин гэж яах те зүгээр баг насандаа айгуу гоё дуучин болох юмсан гэж их мөрөөддөг байсан байхгүй юу? Миний мөрөөдөл байсан. 37 гараад ирэхээр дуучны карьераа эхлүүлж болно гэж байдсан болов. Нэг үзэх үү? Нэг үзээд алдах уу? 37-тоо одоо ингээд удахгүй 38 хүрлээс 38-тай аавын карьер яаж эхэлтгийг харуулах уу та нарт? 38-тай аавын карьер яаж эхэлтгийг би та нарт харуулах уу? Би бол айгүй гоё тийм залуу сэтгэлгээтэй амьдрий гэж боддог. Залуу биш заяа. Залуу биш бүр ингээд хүүхд шиг байж байгаа л энэ хорвоо ертөнцийг дуусгахыг гэж боддоо шүү дээ. Хүүхд шиг өвөө болно. Төв сугаа ингээ хажуугаар нь ингээд урлаг руу бас ингээд үсчиж орооддаг байхгүй юу? Тэгээ та бүхэн ч гэсэн айгүй гоё дэмжтгэлтэй өстой гоё байсан байна. Энэ удаагийн дунд өстой гоё байна. Тэгээ золбоо дуу гаргаач. Урлагийнхаа карьерийг үргэлжлүүлээ яваа гэж бас айгүй хүмүүс урам өгдгөл дөө. Тэгээ бас эсэргээрээ бас чи одоо болоо. Нэг жоохон сөрөг сэтгэл бичдэг хүмүүс ч байгаа. Тэгээ одоо бол тэгээд нэг сөрөг сэтгэл бичдэг хүмүүс бүр нэг өмнөхшгөө нэг айхтар эмзэглүүлээл ингээл те хүмүүс яагаад ингэж байгаа юм бол гэхээ болцсон бэлээ. Энэ дэлхийн эрсдэлээр амьдарч байгаа бүх хүмүүс өөрсдөө гэсэн үзэл бодолтой, өөрсдөө гэсэн ертөнцтэй, өөрсдөө гэсэн зан характертай амьдарч үзсэн, туулж үзсэн амьдралын туршлагаар л энэ хүмүүсийг, энэ дэлхийн ертөнцийг дүгндэг юм байна гэдгийг би яг сүүлийн үед айгүй хүлээн зөвшөөрж байгаа байхгүй юу? Тийм байна. Хүн болгон өөр юм биш. Яагаад бид нар ингээд бие бинийгаа шүүмжлээд байдаг юм бол яг ингээд сайн бодоод үзэхээр ерөөсөө л яг өөрийнхөө үзэл бодолд тэр хүнийг тулгуурлаад хараад байгаа болохоор шүүмжлээд байгаа байхгүй юу? Түүнээс бол би ингэж бодож байхад энэ хүн ингэж бодож болох юм байна гэдгийг яг чин сэтгэлээсээ хүлээн зөвшөөрчих юм бол нэг хэрэлдээл, маргалдаал тий би юм байхад чи яагаад ингэ та чи ямар сони яагаад тэгээд байгаа гэдэг тийм нэг хэрүүлийн чанартай яриа бол нэг өрнөд байхгүй баг. Одоо ингээд анзаараад байхад ер нь айгүй тийм айхтар хэрсүү ухаантай хүмүүс ер нь нэг юм ярьдгүү үг цөөтөө гоё хүмүүс байдаг ш гоё энергитэй. Тиймэрхүү хүмүүс болохоор бусдыг айгүй гоё яг байгаагаар нь хүлээж авч чаддаг, хүлээн зөвшөөрч чаддаг тийм хүмүүс л байдаг юм лээ. Яг тэр тухайн хүнийг яг тэр чигээр нь байгаагаар нь хүлээн зөвшөөрдөг болъё, байгаагаар нь тэр хүнийг ойлгодог болъё гэж маш их хичээж байгаа сүүлийн үед. Яг ингээд үзэл бодлоо нэг гоё зэгцлээд хүн болгон өөр юм байна. Би ч өөр үзэл бодолтой энэ хүн ч ингэж бодно гэдгийг ингээд чин сэтгэлээсээ хүлээн зөвшөөрчих юм бол айгүй гоё тайвширч. Ингээд хүмүүсийг харах юм бол те ийм хүн байд юм уу? Тийм хүн байд юм. Энэ хүн ингэж бодож байгаа юм шүү. Тэр хүн ингэж бодож байгаа юм уу? Би ингэж боддоо шүү нэг юм гоё. Айгүй гоё тайван болчихно. Тэгээ та бүхэн ч гэсэн ер нь хүмүүсийг ингээд шүүмжлээ, стресстэй байгаад байгаа бол яг ингээд өөрийгөө нэг өнгийгээ хараараа заяа. Ер нь би яагаад ингэж хүмүүсийг шүүмжилт юм бол? Би яагаад ингэж хүмүүсийг муулд юм бол? Би яагаад ингэж сошиалаар ингээд хүмүүсийг үзэж яхад өөрөөс нь өөр үзэл бодолтой хүн гараад ирэнгүүт ингээд тэрнийхэн доор ингээл янз бүрийн бичээд ингээд идэх юм бол гэдэг өөрийгөө өнгийгээ хараад үзээрэй. Танд маш их хохирогчийн сэтгхүү байж магадгүй, маш их дутуугийн комплекс байж магадгүй. Яг энэ өөрийнхөө амьдарч ирсэн туршлагаар бусдыг шүүх гээд байгаа юм биш үстэй гэдэг өөрийгөө өнгийгээд харцгаагаарай. Ер нь бол одоо ер нь золбоонд баг ингээд сэтгэл зүйчийн карьерээ бас эхлүүлчих тийм үү? За За ямар ч гэсэн залбоо эмнэлэг дээр хүрээд ирлээ. Тэгээд манай эмнэлэг 1 давхар 2 3 давхар 3 давхар зогсоолтой шүү. Тэгээд зогсоол маань 2 цаг үнэгүй шүд үзүүлж байгаа хүмүүст Gangnam дүүргийн машинуудыг сонирхуулаад тальт харуулчих. Ийм машин байна. За тэгээ манай шүдний эмнэлэг 5 давхар White Dream Chiqua гэсэн байгаа. За эмнэлэг дээр хүрээд ирлээ. Тэгээд өнөөдөр хараа өглөө болохоор нэг хүн байхгүй байх шиг байна. За тэндээс нэг хүн ирж байна. Энэ ажилласаа хоцорч ирдэг хүн. Ирсэн юм шүү. Цагтаа ирсэн байна. Хизээ орж ирсэн. Би цагийн өмнө ирсэн. Одоо болно. Энэ хүн халагтаас айгаад айгүй эрт ажилд ирсэн байна өнөөдөр. Сайн бацгаана уу?
Өнөөдөр шүдний аппаратаа хийлгэж шүү дээ. Чамшиг шууд уу? Би одоо шууд өнөөдөр шүдний аппарат хэлэх юм уу? Ийм чамшиг төмөр хийнэ гэж үү? За одоо чиний шүдний цоорлыг эмчилгээний эмч ирж үзэн заяа. Одоо аппарат зүүхээс өмнө шүдэнд нь цоорл байгаа үгүй гэхлээр шалгах чинь. Шүдээ сайн эмчлүүлдэг хүүхдээ нөө чамд нэг эмчлүүлээд байх юм алга гэж. Тэгээ яагаад ингэ шалгадаг вэ гэхээр аппарат зүүхээс өмнө сайн эмчилж агаад тэгжээж энэ 2 жилийн аппараттайгаа явна шүү дээ. Тэгэхээр аппарат зүүцэн хойно эмчилгээ хийх жоох хэцүү болчихдог байхгүй юу? Тэлчэрнэ тий. Тий. Манай сувилчдэр бүгдээрээ хөрөх шүү дээ. За та энд юу хийгээ сууж байгаа илээ одоо? Одоо мэдчихэе нөө гэж. Золбоогийн шүдний хэвэн 7 хоногийн өмнө ирж хивээ өгөөд зураг шинжилгээ өгөөд явсан. Тэгээ өнөөдөр цоорлын эмчилгээгээ үзүүлсэн. Тэгээ эмчилгээ хийх шаардлагагүй. Шүднүүд нь бүгд цэвэрхэн байна гэсэн болохоор одоо эмч нь орж ирээд төлөвлөгөө гаргадаг байхгүй энэ дээр нь. Тэгээ тэр төлөвлөгөөний дагуу хэдэн сар яаж зүүх, ямар таталт хийж явах гэдгийг төлөвлөгөө ерөнхийд нь гаргаад тэгээд шууд өнөөдөр дээдлийг наагаад эхэлчихнэ гэсэн үг. За тэгэхээр энэ золбоогийнхан шүд байна. Тэгээ одоо энэ шүдээ би ийм сонголтуудаар аппарат хийлгэж болт юм байна те. Энэ церамик гэдэг аппарат байхгүй юу? Энэ хүмүүс хамгийн сайн мэддэг. Энэ нь юугаараа ялгаатай вэ гэхээр энэ нумаа чангалдаг төмрөө энд нь ингээд төмрөөр одоо юм нарийнхан хялгсан утсаар энд нь уйцсан юм шиг харагдаж байгаа. Энэ утсаар ингэж бэхэлж юугаа чангалдаг гэсэн үг. Энэ хоёр нь болохоор Clip-PC, S-Line гэдэг энэ хоёр нь түгжээтэй байдаг байхгүй юу? Одоо энийгээ чангалдаг төмрөөр ороохгүйгээр энэ ингээд түгжээгээр ингээд түгжигдчихдэг гэсэн үг. Тэгээ энэ гурийн алийг нь ч зүүсэн хугацаа болон үр дүн нь адилхан гардаг байхгүй юу? Энийг яадаг вэ гэхээр ингээд харагдахгүй байгааз шууд өнгөлцдөг байхгүй юу? Тэгээ авч болдог. Жүжигчд ч юм уу эсвэл телевизийн нэвтрүүлэгчид энэ тэр 2 жил зүүхэд харагдаад авах учраас тиймэрхүү хүмүүс их хэрэглэдэг. Ер нь бол цэвэрхэн харагдуулах нь энийг юм шүү дээ. Би болохоор энэ хэлэх юм те. Clip-PC гэдэг юм уу? Clip-PC хэлэх юм байна. Одоо ингээд шүдээрээ дүүрэг юм төмөртөл явах нь дээ. Манай туул бас энэ Clip-PC гэдэг аппаратыг хэлгэсэн байгаа. Нэг ярцаагаар харуулчих та. Тий. Одоо хизээ авах лээ. Миний жил хагас зүсэн. Жил хагас. За ямар ч гэсэн залбаан тэгээд энэ соёогоо цааш нь байхгүй болгоод гоё. Тэгшгээ яраасан шүдтэй болно. Энэ яг энэ соёо байгааз энэ соёо ингээд цаашаа байхгүй болно гэж ойлгож болно. Тэгээ би болохоор баярлалаа. Шлин алаач. Зүгээр. 미세하게 오른쪽으로 좀 풀어져 있어요. 네. 이거 그리고 여기 송곳니 덧니가 있고 이게 제일 신경 쓰이시죠? 맞아요. За битээр зөвлөгөөг авчаад гараад ирлээ. Би гэс араагаа авахулж марах юм. Яг тэгэхээр нэг хэцүү нөө өвдөх юм а төрүүлээ хэлэх үзэл амарч байгаа байхгүй. Өнөөдөр аваад би аваад. Бэхэро. Яа. Ирүүдэн шүүлгүүлэх юм уу? Тариулах юм уу? Тарихгүй ч авч болно шүү дээ. Чи жоохон хөвгчлөө байцгахдах уу? Өвчнөө хөдлөх юм уу би? Өөр юу вэ? Чорлон морлон хэр сайн цэвэрсэн чи. Үгээл залбоогоор 0 угаалгаад байх тий. Угаах байсан юу? Угаах байсан юу? Яхад аюу эйгүү байгаа шүү ойлгоорой. Бүх шүднийхээ эмчилгээг авчлаа. Ардлынхаа зүүн талын, дээд талын, доод талын агтаараа хоёуланг нь авахулсан. Тэгээд та бүхэн ингээ харах юм бол жоохон хавдцсан байгаа. Ерөөсөө өвддөггүй юм байна. Би бүр амар өвдөх юм болоо гэсэн чи бүр огт өвдөөгүй. Амар хурдан авцсан. Баг ингэж болоо мó. Ингэж авчиж байгаа мó гэхээр хурдан авцсан. Тэгээд та бүхэн миний царайг харах юм бол эдгээр ингээ жоохон хавдцсан байгаа зү тий. За аппарат бас хийлгцэн. Тэгээд дараагийн сарын 28-нд доотлийнхаа аппаратыг хийлгэх юм байна. Тэгээ манай эмнэлгээс яг яах ёстой бүх заавруудыг бичээд өгсөн. Шүдээ хэрхэн арчих цэвэрлэх талаар бүгдийг нь зааж өгөөд бас юм шойз өгдөг юм байна. Тэгээ зааврынхан дагуу шүдээ цааш дарчлах юм байна. Араа авсан штэ. Тэгээ энд нь им бичиж өгдөг юм байна. Имээ сайн уугаараа гэсэн. Одоо ер нь маш хурдан, гоё им хэцэгцтэй гяс яваад өнгөрлөө. Тэгээ би энэ аппаратыг хэлэхэд айгүй их цаг хугацаа ороод тийм ингээд бөө нүсэр ажил болоод бөө юм болд юм уу гэсэн чинь ерөөс тийм биш юм биш үү. Би яг ингээ өөрөө хийлгэж үзээ мэдэж байгаа байхгүй юу. Жохон хэсэгтэй хавдаж магадгүй тийм ч ийм мөсөгсөн. Тэгээ энийг ингээ тавиад жохон хавдраа буулгах юм шиг байна. Тэгээ би үзэгчтэй бас тэгээ би үзэгчтэй нэг юм тэгээ үзэгчтэй хандаад үзэгчтэй хандаад хэлэхэд ялангуяа Солонгост амьдарч байгаа монголчуудтай хандаад ирэхэд
шүдний имлэг дээр очихоор ч амар их төлбөр аавна, мөнгө аавна гэж ойлгоод байдсан шүү дээ. Манай имлэг бол харьцангуй уян хатан шүү. Одоо жишээлбэл сая манай имлэг дээр нэг Монгол охин ирсэн байгаа байхгүй юу? За ямар ч имплант хийх юм бэ? Тэгээ шүдийн ерөнхийд нь хараад ер нь нэлээд олон шүд имжлэхээр байгаа байхгүй юу? Тэгсэн нөгөө Монгол охин болохоор санаа зовоод үгүй би зөвхөн энэ шүдээ хийлгүүлчихэл явна гэдэг амар их төлбөр гарна гэж бодоод үгүй гүчи ихлээр зүгээр онцлуулчихаа гэд туул хэлсэн. Онцлуулаад зөвлөгөө аваад тэгээ хэдэн вон болох юм байна мэдчихээд тэгээд энийг чи ингээд хуваагаа төдөө явж болно гэсэн чинь тэгээ дүүд би хийлхий гэж шууд гисэн гэж аахгүй. Манай бас нэг нок гэд найз байгаа. Бас шүдээ ирж имжлүүлж байгаа байхгүй юу. Тэгээ би шүдний имлэг дээр очихоор 4-5 саяд вонлоод амар үнэтэй болох юм бол гэсэн чинь танаа имлэгч айгүй уян хатаа юм байл шүү дээ. 200,000 вон, 100,000 вон төлөөд ингээд багаар төлөө яваад байж болдог надад үнэхээр таалагдсан гэж байгаа байхгүй. Тэгэхээр та хүн санаа зовлтгүй ирээд шүдээ үзүүлээрээ тийм аль болох уян хатан нөхцлөөр таны шүдийг үзээд зүгээр онцлуулаа тийм ийм имжлэгээ гэх юм бол гоё зөвлөгөө аваад явж болно шүү. Бити санаа зовоороо тэгээд визтэй визгүй ямар ч хамаагүй шүү. Бүгдээрээ ирээ сайхан шүдээ онцлуулаад шүдээ үзүүлээд явах боломжтой шүү тийм. Тэгээд угаасаа шүд гэдэг чинь айгүй чухал шүү дээ тийм. Тэгээд золбооны гоё шүдээ онцлуулаад бүр гоё өөртөө ихтэй инээдэг болноо. За туул маань орчуулгахдаа завгүй гэж байгаад одоо завтаа болоо ороод ирлээ. Ямар удаа хүлээвэ яа. Ингэж л ажилдаг шүү дээ. За. Клипси гэдэг аппаратын үнэ нь 3 сая 400 гэж байгаа. Энэнд нь сар бүрийн чангалгааны мөнгө болон энэ аппарата дууссаны дараа бэхжүүлэгчгээд хийдэг гэд тэгжсэн шүү дээ. Тэр бэхжүүлэгчнийх нь мөнгө тэгээд аппаратны үед хийгдэх ёстой хадаас татлага юу гэдэг бүх юмных нь үнэ орсон гэсэн үг. Аппаратны хувьд бол ямар ч нэмэлт төлбөр авахгүй. 3 сая 400 мянган оноо шууд ирээд картаараа зовлохгүй 12 сараар төлчих болно 24 сараар төлчих. Тийм хувааж болно. Ер нь манайд аппарат 2 сая 900-аас 3 сая 400-ийн хооронд 3 янзын аппарат байгаа. Тэгээ эднээсийг нь би над руу уцдах юм бол хүн болгонд дэлгэрэнгүй тайлбар хийгээд өгье. За. Тийм ямар ялгаатай гэдэг. Гоё байна. Айгу гоё үйлчлэгээ аваад сэтгэл хангалуун байна миний хувьд. Чи нөгөө нэг сая мэдээ алдуулах тариа хэлгсэн шүү дээ тий. Тэрнээс хүмүүс айгу хайдаг байхгүй юу? Гүү мэдээ алдуулах тариа хийгээд нөө зүү зааж байгаа шүү дээ. Мэддэхгүй байна уу? Зүү зааж байхдаа амар үүдэх юм бол гэсэн чинь гайгүй нэ. Харин тийм би бас өөрөө нэг имплант хийлгэсэн байгаа шүү дээ. Тэгээ бас айгаад ирсэн байхгүй юу? Хүн чинь нөгөө нэг хүмүүстэй болохоор зүгээр айлтгүйгээд гэдэг мөртлөө яг өөрөө хийлгэж үзчихэж яа шүү дээ тий. Тэгээ яг тариа тариулж үзэхэд үнэхээр зөөлөн гартайгийн хувьд бол зөөлөн гартай гэдэг юм лээ. Танай найз ирээд явсан шүү дээ. Тэгээ тэр залуу бас анханасаа айд завцсан байхгүй. Ирээд ингээд салганаад тэгсэн мөртлөө хийлгэж байгаа юм нь бол үдэхгүй байх гэдэг өөрөө босч ирчээд би зүгээр өөрөө юм травматай болцсон гэдэг нөө шүдний эмнэлэгт мэдээ алдуулах шүдийг авдаг байсан гэдэг. Тэр юмнасаа болоод бүр ингээд шүдний эмнэлэг гээд ангаагаад хөвтгээс л амар айдаг тийм айцтай хүмүүс айгүй гэдэг. Монгол угаасаа бидний үед чинь бүр алдаг байсан. Ямар ч мэдээ алдуудыг тариа ихгүй ингээд сувгийн эмчилгээ хийчихдэг. Би бас санаад идэв амар бүр ингээд хамаг ясын маань бүр ингээд мэдрэгдээд идэг нэг тийм бас бодоод үзлээ сувгийн эмчилгээг мэдээ алдуулахшгүй хийдэг гэсэн ингээд амар. Одоо харин шүү дээ юм хөгжөөд гоё болчихжээ те. Дажгүй эмнэлэг байна шүү дээ манай эмнэлэг чинь. Солонгосын 8-1 энтер гэх дургуй шүү дээ. Зүгээр л манай эмч айгуу сайн эмч байдаг. Одоо имплантны эмч манч тэр аппарат хийдэг эмч найч тэр ер нь хамт олон маань надад их таалагддаг. Хүлээж авч байгаа байдал их чухал ах гэж бодож байна. Манайх тэртэл дээр айгуу дайжгүй л гэж боддог шүү дээ. Зориглоод нэг ороод ирээрээ тэг хийлэхгүй ч байсан болно. Ер нь шүднийхээ байдлыг ямар байгааг нэг үзчихэд гараарай гэж хэлмээр байна. Маань тэр нэг найз чихсэн хэлсэн байхгүй юу? Танай эмч амар гоё юм бэл шүү дээ. Би ч очоо зүгээр амар мөнгө төлтөн болов гэсэн айгу уян хатан тэгээ төлбөрийн өмч гэсэн айгу гайгүй санагдсан гэд. Тэгээ би өөрийнхөө эмнэлэг дээр ирээд ингээ шүдээ үзүүлж байгаа байхгүй юу? Амар үнтэй гэж удаал үзүүлдэг байсан юм чи өөрийнхөө эмнэлэг. Хөөе. Тэгж л гоё. За тэгээ ямар таач ахуулцсан гачи яриад байгаа шүү. Чи тэрийг хэлсэн бо. Бай. Ой дуулахгүй ч нэг өдрийн влог явж байгаа ч. Оо тий. Дуулахгүй. Тэгвэл надаас гараад үргэлжлэх юм уу тий? Үргэлжлэнэ. Өглөө оройных нь юм 2 өдрийнх нь юм 1. Тэгэхээр чи энэ зургийг сайн харж байгаа дуурай тий. Нар мандж гин, гараад ирсэн байна, сар гарсан байна. За ингээ 3 хоногийн. За. Өвдөхгүй байсан ч гэсэн ууж дуусгаарай. За. За баярлалаа. За баярлалаа. Сайхан боллоо. За ямар ч хэлсэн золбоор өнөөдөр маш том ажил амжууллаа. Гой тэгшин шүттэй босхоос ингээд дандаа бодож явдаг байсан. Өнөөдөр тэрийг хийлгэсэн чинь нэг л гой хөнгөн мэдрэмж авчлаа. Тэгээ одоо золбоор хаашаа явж байгаа юм бэ гэхээр гэрлүүгээ харж явнаа. Гэртээ очиад бас хийх ажил зөндөө байгаа. Ойрын үед би яг ингээд бодож байгаа, төлөвлөж байгаа, хий гэсэн ажил бүр маш их байгаа. Энд дөнгөж эхэлнэ. That's just beginning. Биш. That's just a start.
That's just the start. Одоо цаашдаа энэ уртлынхаа шүдээр хатуу юм бас идэж болохгүй гэж байна. Илүү ингээ алим идэж чадахгүй гэсэн үг. Тэгэхээр алимаа хэрчээд амруугаа хийгээд араагаараа хазаж иднэ гэсэн үг. Амар тайлбарлаж байна. Гэхдээ энийхэр ямар эвгүй юм бэ яа. Дасгаас нэлээд юм болох хаа. За яг одоо ингээ манай шүдний имлгээс манай гэр хүртэл энэ нэг 22 км-ийн зайтай байгаа байхгүй юу? 22 км-ийн зайд 23 минут л явж байгаа. Та бүхэн ингээ харах юм бол замын түгжрээний асуудал шийдэгдчихэл юм бол ард иргэд нь маш их ажил амжуулаа яваад байгаа байхгүй юу? Улс орон хөгжихийн тулд хамгийн номер 1-т шийдэгдэх ёстой асуудал бол ерөөсөө замын түгжрээ байгаад байгаа байхгүй юу? Ерөөсөө тухайн улсын хот нь түгжрээтэй л бол тэгэл хөгжлийн асуудал бол яриад чирэггүй байгаад байгаа байхгүй юу? Хүмүүс нь угаасаа зам дээр түгжрээ зогсож байгаа юм чи яаж ажил амжилттай бүтээмжтэй явах юм бэ? Одоо Улаанбаатар шиг жижигхэн хотод бол тэгээд хичнээн ажлыг хөөцлөж болохоор байгаа байхгүй хаашаа хаашаа яваад тэгээд машиндаа ороо суулаа төгжрэл зогсчихно. Ард иргэдийнх нь ажлын бүтээмж нь бүр навс унна нэстэй бүр маш багасан штэ. Уг нь бол энэ асуудлыг шийдэж болох байхгүй юу? Ерөөсөө л ганцхан шалтгаан байгаа. Ямар сэтгэлгүй хүмүүс вэ? Ямар сэтгэлгүй. Үнэхээр улс орноо боддог, хотоо боддог, сэтгэлтэй хүмүүс байх юм бол яах вэ? Яаж энэ асуудлыг шийдэх вэ? Яагаад ард иргэдмэнтэй зам дээр төгжрээд чин сэтгэлдээсээ тэр хийж байгаа ажилдаа ханддаг хүмүүс байхгүй байгаа байхгүй юу? Яг үнэхээр байхгүй. Тэгээ би өмнө ерөөсөө ингээд нэг ярьдгүй байсан шүү дээ. Тэгээ сая яг Монголд очиж ирээд яг тэрийг ингээд бодохоор жоохон бухимдаадсан гэх юм уу? Муухай байхгүй юу энэ ч одоо. Тэгээ бид нар ер нь иймэрхүү юм нэг битээ уус төржөөд бла бла битээ хотлаа Монголоо муулаад гэж нэг муугаар хүлээж авахгүйгээр бид нар иймэрхүү юмыг ярих хэвээр байна, дуугарах хэвээр байна. Бид нар шүүмжлэх хэвээр байна, зөв шүүмжлэх хэвээр байна, зөв дуурах хэвээр байна. Тэгэхгүй болохоор одоо энэ төрд гарсан хэдэн хүмүүс нь зүгээр л монголчуудыг зүгээр ийм малууд гэж бодсон байхгүй. Зүгээр л идэр бол зүгээр тэнэг хүмүүс. Наадууд чинь жоохон ингээд уус төрчихгөөд нөө те жагсан магсан гэдэг нөө тэгвэл нэг тэнд нэг хэрүүл болгочих. Тэнд нэг юм ингээд ингэчих. Тэгэл наадууд чинь мартчихна. Ард иргэдээсээ айдаг бол уус төрчд нь хизээж тэхгүй байхгүй юу. Энэ солонгоччууд яаж уус төрчдөд чичрүүлдэг үлээ. Ерөнхийдөө чинь гарч ирлээ нэг жоохон буруу юм хийлээ жагсаал нам болгож байгаа сте. Залуучууд бид нар энэ яг юу нь болохгүй байгаа юм бол бид нар юу буруу хийгээд байгаа юм бол бид нар яах ёстой юм бол ямар шаардлага тавих ёстой юм бол хаана алдаа гарцсан бол гэдгээ бодох ёстой байхгүй ёо. Нөгөө чинь бүр нэг юу яцсан. Бүр ингэ сэтгэл ингээд эмоцтой ярьсан чинь нөгөө артлынхаа нөгөө араа марааныхаа нөгөө юу мөгийг хүртэл тоохгүй ярьж байна. Тэгэхээр бүр Монголынхоо энэ төрд байгаа хүмүүс одоо энэ замын инженерүүд гэдэг юм уу зам зохион байгуулалтыг хариуцж ажиллаж байгаа хүмүүс байгаад байлгүй дээ ч одоо тэр хүмүүсээсээ бүр гуймаар байна. Сэтгэл гаргаж ажиллаач. Сэтгэл гаргаад ажиллах тийм сэтгэл байхгүй бол ажлаа өгөөд сэтгэл гаргаж өгдөг хүнд нь дараагийнхаа ажлыг өгөөд өөртөө холдоод алга болцоогоо ч гэж бүр хэлмээр байна. Бүр бохимдчлаа. Үнэхээр ингэ сэтгэл өвдөж байна. Төрийн албаа агчид, багш, одоо энэ сургууль хүмүүжүүлэгчид, одоо цагтаас хэрэглэх юу гэдэг те энэ эмчнэр энэ хүмүүсийнхаа цалин мөнгийг нэмээгээд ингээд гоё асуудлуудаа шийдэхгүй ингээд ийм муха амиа хичээсэн хүмүүсийг бол нэр тоглоомчгүй зүгээр мад бол нэр алаа идчихмээр юм нэрээ. Өстой. Одоо бол яг нэг хятадын дүрмээр бол зүгээр шууд авилгал авсан, ажиллаа хийж чадахгүй байгаа хүмүүсийг шууд гаргаж ирж байгаа зүгээр сайхан бүгдийн цаазаар аваа ичмээр байгаа байхгүй нэрээ. Монгол баян орн шүү дээ. Өөдгөө амтд. Өстой өөдгөө амтд. Та нар бол жинхэнэ өөдгөө амтд. Би Монголд авах хугацаанд ерөөсөө байнга таксигаар явсан байхгүй юу. Тэд нар таксинд ороо суухаар янз бүрийн хүмүүс явж байгаа. Эмэгтэй хүн явж байгаа. Хажуудаа жоохоо охиноос суулгацсан. Эмээ явж байгаа. Өвөө явж байгаа. Нэг залуудаа таарсан. Би өнөөдөр 21-т машинаа лизингээр авсан. Их нартайгаа байр түрээслээд байдаг. Аха би ингээд Солонгос явмаар байна. Ямар арга байна? Одоо ерөөс Солонгос явахгүй бол энд ямар ч амьдрах арга алга. Би эхнэрийнхээ төлбөрийг олох гээд одоо ингээд таксинд явдаг. Зав цагаараа дэлгүүрт ажилладаг. Таксинд явахгүй, дэлгүүрт ажиллахгүй л болоод энэ машиныхаа лизинг төлж чадхаар байцдаг. Тэгээ эхнэрийнхээ төлбөрийг бас төлнө гэ тэ. Бөө юм бодож явж байгаа хгүй. Тэр залуухан залуу Монголд амьдрах боломжгүй юм байна. Гадагшаа гарыг. Ууг нь бид нар Монголдоо тэр сайхан эд баялаг баян орондоо аз жаргалтай сайхан амьдрах боломжтой байхгүй. Тэгээ би өглөөнөөс хойш юу ч хийдэггүй ер нь бол хөөрхөн өсөж чинь. Тэгээ ууг нь альмаа идэнэ гэж байгаа мартцсан байна. Тэгээ өмнө би өөрийгөө анзаараад ахт нэг өсчөөрөө айгүй бохимддаг ууралдаг байсан байхгүй юу. Ер нь айгүй тийм бохимдталдаг байсан. Сүүлийн өдрөөс тэхээ болчиж намд суугаад ах шиг байна золбоо. Аливаа асуудлыг маш ухаантай сэтгэл хөдлөлөөрөө биш боддоор нь харж чаддаг чадвартай болно гэдэг эрчүүдийн хувьд маш чухал шүү. Энэ ер нь амьдралд айгүй хэрэггүй зан юм байна. Сэтгэл хөдлөлөөр хандна гэдэг тийм маш буруу юм байна гэдгийг би одоо ойлгож байгаа байхгүй. Одоо яг энэ бичлэгийг үзэж байгаа дөнгөж 20 гараад явж байгаа дүүм байна. Энийг ингээд эртнээс амьдралдаа хэрэгжүүлээд явах юм бол амьдрал чинь маш том давуу талууд болно. Миний насан дээр ирэхэд бол нэрээ бүр үнэхээр вау гайхалтай эр хүн болсон байх шүү. 수기로 눌러도 안 들어간다고. 자, энэ Солонгос
Хоёр хүн жоохон маргалдаад ах шиг байна. Одоо Солонгосын яг нэг иймэрхүү насны ах нар ер нь жоохон ааштай байдаг. Эцгийн хүмүүжлэлтэй өссөн хүмүүс байхгүй юу? Эр хүн ийм эмэгтэй хүмүүс бол яг хөө эрэгтэй хүний хоолыг хийж өгнө, хувцсыг угааж өгнө, хүүхдүүдээ харна. Бид нар бол гарч ажил хийх хэрэгтэй гэсэн нэг юм тиймэрхүү хүмүүжлэлтэй өссөн ах нар байдаг байхгүй юу? Ер нь жоохон тийм ууртай, дураарай, амар эмоцороо, амар сэтгэл хөдлөлтөй ярьж байгаас. Одоо мэдээж энэ сэтгэл хөдлөл нь байхгүй болно. Тэгээ яг байхгүй болсон цагт хэнийх нь буруу, хэнийх нь зөв бэ гэдэг нь гараад ирж штэ. Тэгээ айл татаад бууж. За газа хийгээд дуусчлаа. 60,000 оноор газ дүрчиж байгаа байхгүй юу? Тэгээ энэгээр аваа хөөрхөн явдیں۔ За тэгээ энэ газ хийдэг газар нь яадаг вэ гэхлээр машина угааж болдог. Одоо энэ автомат угаахын газар таахгүй юу? 3,000 вон төлөөд машина угаах гэдэг байхгүй юу? Нэмж 3,000 вон төлнө гэсэн үг. $60,000 оноор газа дүүргээд тэгээд 3,000 вон төлөөд машина ийм автомат угаахын газараар угаадчихдаг байхгүй юу? За одоо дуусахаар тэр ногоон гэрэл асна. Машины чи угаачлаа яваарай гэж. За яв гинэ. За та бүхэн харах юм бол би сая тэр автомат угаахын газар машина угаадгцсан. Тэгээд тэнцэнээс нөгөө газа аваад LPG-гээ аваад тэнцэнэ юм гоё машина цэвэрлдэг газартай. За энэ ингээд тоос оруулагч байгаа. Энэ нөгөө үлээдэг шүршүүр байгаа. За миний зогссон шалтгаан юу вэ гэхээр би ер нь бас ингээд угаасныхаа дараа хур алчуураар машин арччихдаг байхгүй юу? Усын авчтай. Арччихаар айгуу гоё тийм гоё мэдрэмж авд юм аа. Би Солонгост байхдаа яг ийм машин угаадаг арбайт цагийн ажил хийжсэн байхгүй юу? Галзуулна шүү дээ. Тэгээ бас хүний машиныг дутуу арчих юм бол захир дээрээ загнуулна. За машиныгаа арчаад дуусчлаа. Усыг авчлаа. Нөө нэг жоохон дутуу арчигдсан ус. Гой цэмбичж байгаа сте тий. Шив шин машин лугаа адил болчихж байгаа сте. Ой мэдрэмж төрөөд байна. Тэгээ одоо гэртээ очиод газ буцаад гарахгүй бол болохгүй. Яах вэ гэхээр хөлөө үзүүлнэ. Hamstring гнюк гэж ярьдаг байхгүй юу? Тэгээ тэрийг эмнэлэг дээр очиж онцлуулаад тэгээ бас нэг Америк руу нэг шуудан явуулах хэвээр. Тэгээд оройхон тийш компьютер дээр бас нэлээд суунаа. За залбаа нь гэртээ хүрээд ирлээ. Манай Монголд болохоор ингээд зогсоол болгоны айл авцсан байдэн штэ. Одоо энэ зогсоолаа гэхэд Тэдэн амрын айл гээд авсан байдаг. Солонгост бол тийм биш. Энэ апартанд амьдарч байгаа бүх хүмүүс эзэмшиж болно. Тэгээ төрүүлээд ороод ирэх юм бол төрүүлээд өөрсдөө ингэ тавьчихдаг. Тэгээ яагаад тэгдэм бол гэж бодоод үзсэн чинь яг энэ зогсоолынхаа зайг бүр хангалттай хийчихдэг юм байл л дээ. Хотоолын 3 давхар хүртэл байгаа шүү дээ. Энэ байрны хүмүүст бол хангалттай хүрч болохоор. За тэгээ золбон өнөдөр маш том ажил амжууллаа. Аппарат хий гэж бодоод яваад дүүсэн. Тэгээд яг мэдээ алдуулагч нь гарахаар өвдөх юм болов гэсэн. Одоохондоо ерөөсөө өвдөж байгаа юм алга. Интернетээр юм захиалгууд ингээ гэрийнх нь үүдэнд нь авчираад тавьчихдаг гэж би хэлсэн шүү дээ. Би бас юм захиалсан. Миний захиалсан юм бас ирсэн байна. Энэ миний захиалсан юм байна. Тэгээд энэ нь болохоор юу вэ гэхээр би нэг пүүз гутлавсан байхгүй юу. Тэгээ таалагдахгүй болохоор ингээд буцаалаа гэж бичээд ингээд энэчнээ тавьчихаар хүн ирээ аваа явчихна. Буцаач болно. Айгуу гоё. Hello my home. Mama. За тэгэхээр ямар ч гэсэн артлынхаа араанд зууцсан байсан хөвөнгөө хайчлаа. Одоо бол чөлөөтэй ярьж болно. Тэгээ одоо яах гэж байгаа юм бэ гэхлээр залбаа нь өглөөний хоолоо идээгүй, өдрийн хоолоо идээгүй, өдөр орой хоёрын дэм голд хоолоо идэх чинь гэх юм. Яг иймэрхүү цагт хоолоо маш сайн тааруулж идэх хэрэгтэй. Ягаад вэ гэхлээр оройныхоо хоолыг идчих юм бол орой 8 цаг, 9 цаг, 10 цагийн үед бол маш их хөлснө. Одоо нэг өдрийн хоол, оройны хоол аль аль нь оройтсон юм чинь нэг юм алим идээд, бичээ идээд хальтхан хотоодоо ингээд те тайвшруулад
За хоол өгнөө төр хүлээж. Жоохон хүлээж агараа хотоодоо тайвшруулад. Тэгээ нэг мөсөн 5:30-аас 6-гийн хооронд оройныхоо хоолыг идээд тэрнээс хойш юу ч идэхгүй. Уржигдэр амар хэцүү байсан. Тэгэл болохгүй гэж нэг мэдсэн уцаа барьсан. Болохгүй гэж нэг мэдсэн хоол захиалдаг аппликейшн руу орсон. Болохгүй гэж нэг мэдсэн захиалсан. Болохгүй гэж нэг харсан чинь бургерөө идсэн сууж байгаа юм чи. Болохгүй. Яа, оройны 6 цагаас хойш маргааш нь өглөө 6 те 8 цаг хүртэл юм идэхгүй байх юм бол 14 цаг хоосон байчихж байгаа байхгүй. 14 цаг 16 цаг ходоодоо хоосон байлгана гэдэг чинь гиз ходоодон дотор байдаг одоо эс гэх юм уу те. Тэд чинь ингээд идэх юм байхгүй болохоор одоо өөх ч юм уу таргалалт одоо тийм хэрэггүй юмнууд байвал өлсөндөө тэдрийг иддэг гэж байгаа байхгүй. Муу юмнуудаа иддэг. Гиз дотор нь ходоодон дотор идэгрэл явагдчихэдэг гэж эмч хэлсэн. Тэгээ одоо цаашдаа золбоо нь бас ингээд алимыг ингэж хазаж идэж чадахгүй юм байна. Араа руугаа хийгээд зажилж л идэх юм байна. Яаж идэх гэсэн үг үлээ тэгэхээр чулаа. Тэгээ би сая өөрийгөө яг нэг шүтээ гоож ахтаа тэр нойлынхоо толин дарсан байхгүй юу. Тэгсэн чинь нэг мама уу гэд нэг кин гэд хамтлаг өгдөө ш. Тэрний нэг дуучин хин гэдэг үлээ тэр чинь нэрийг мартчих. Тэрнтэй айгу адилхан харагдлаа. Тэр чинь ингээд нэг оруулна ингээд цөмбий гэд гараад ирсэн байдаг ш. Цөмбий гэдгийж ярих нь зөв үгүй юу. Оруулна, помбигоод, төмбигөөд, бомбигөөд за та бүхэн коммент бичээлэл дэшээрээ мэдхгүй. Ямар ч уруулна ингээд урагшаа гараад ирсэн байдаг шүү дээ. Ийм ямар адилхан дон 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 Mama just kill the man. Адилхан байна уу? За одоо хайчих вэ гэхлээр булчин үе мөчний имлэг орж энэ хөлөө харуулна. Гинт гүөх гэдсэн чинь пак гэл нэг юм тасарсан. Тэгэл галахад бол асуудалгүй зэ. Хурд авна штэ. Тэнгууд час гээл угаасаа хурд авч болохгүй л. Би чи хурд авах юм бол бас амар хурдлаа штэ. Харагдахгүй. Бэлтгэл хийж аваад дараа жил түшгийг очиж аваад гүйлтээрээ бодоо болгоно. Зүгээр юм шүү. Хөөе. Зүгээр нь. Мэдгчлээ эмнэлэг байх шаардлагагүй болчихлоо. Болж шít. Ямар гоё юм бэ? Яасан гинэ? Яасан асуудал байгаа юм. Яасан гинэ? Яасан. Яасан гинэ? Ямар нэг асуудал байгаа юм. За ямарсан гарахтаа бэлэн болчлоо. Тэгээ өнөөдрийн лүк маань Nike золбоо гэдэг нэртэй лүк. За энэ тэгбэг Америк руу явуулна. Энэ дотор юу байгаа вэ гэхээр Osmo Pocket 3 Greater Combo ануу загсан байхгүй юу? Та бүхэн мэдэн штэ. YouTuber анууг энийг хөдөлгөөнгүй болохгүй зайг нь битүүлчихье. Тэгэхгүй бол бас юмыг яаж мэдхүү те. За ямар ч хэсэн дэлгүүр ороод явал хачаага боочлоо. Би та бүхэндээ өмнө хэлжсэн те. Энэ миний амьдарч байгаа дүүрэг бол ер нь нэлээ дээр үеийн дүүрэг. Ерөөсөө нэг газарт ороогүй байгаа. Нэг 80 90-ад оны дээр үеийн байрлалууд нь яг тэр чигээр байгаа байхгүй юу. Одоо дандаа нэг юм дэлгүүрийнхаа гадаа нэг иймнуудаа ингээ байршуулаад тавьчихсан те. Өдөө саана байр зуучилдаг юу байна. Барилгын материал зардаг дэлгүүр байна. Энд Эйкон тавьдаг газар багш шүү дээ. Эйкон. Энэ дотор юм гоё хүнжил зардаг дэлгүүр байна. Энд ингээ золбоо нь байна. Тэгээ Солонгос цагдаа биш юм таксины жолооч нар нь юм хувц өмсөд энэ замынхаа хөдөлгөөнийг зохицуулж яадаг байхгүй юу. Тэгээ энэ хүмүүс нь ямар хүмүүс вэ гэхлээр замын хөдөлгөөнд оролцож байгаа дүрм зөрчсөн тохиолдолд оноо нь хасагдана шүү дээ. Машин барих оноо, үнэмлэхнийх нь оноо нь хасагдана. Оноогоо дахиж сэргээж авахын тулд ийм сайн дурын ажил хийж байгаа ийм оноогоо нөхөж авдаг байхгүй юу. Хятаар сууж яваад ч юм уу үнэмлэхээ хураалгуулсан, хасуулсан хүмүүс иймэрхүү ажил хийгээд оноогоо сэргээж болдго юм бэлээ. За энэ ах хүү бол ажлаа маш идэвхтэй сэтгэлээсээ хийж байгаа харагдана. Парис спагетти талхны дэлгүүр байна. Энд кимбап чонгуг байна. Энэ миний нэг эргэж байгаа газар үчээгүг. Илгээмж явуулж болдог, тэгбэ явуулж болдог ийм газар байгаамаа. Америк руу ачаагаа явуулнаа гэдээ ойлгож болох юм. За тэгээ Солонгост өнөөдөр бол ер нь их сонирн бүрхэг өдөр байна. Үүлэрхэг. Одоо золбоонд гяс ортопедийн эмнэлэг ороод хөлөө үзүүлээд тхээ. Манай энэ хороолоор ер нь барилгын дэлгүүр аягүй хэд юм шүү дээ. Энд ч амар гой том кофе шоп шүү дээ. 8 жилтэй хоолны газар энэ ингээд 8 жил нараа.
Тэр ингээ 8 айлж. Одоо энэ 8 айлж тэгээд ийм жоохон ийм өнөртдөг хоол би ерөөсөө идэж чаддаггүй. Маа монголчууд болохоор энэ 8 айлж энэ айгүй сайн иддэг юм бэлээ. Бүр дуртай иддэг юм бэлээ. Ортопедийн имлэг дээр хүрээд ирлээ. Манай дүүргийн имлэг нэг иймэрхүү имлэг байна. YouTube 찍고 있어. 내가 아주 소식하는 게 남아 갈아서 어떡해. За тэгэхээр салбон яг одоо эмчилгээнийх нь өрөөнд нь ороод ирсэн эмчилүүлж байна. Одоо мөрлийн чирүү гэж ярьдаг. Физик эмчилгээнд нь орж байна. Тэгээд шүрмсэн яг тасарсан байж магадгүй зүгээр яг нэг гівэнд хөдөлсөн учраас сонцсон байж магадгүй гинэ. Зүгээр ингээд физик эмчилгээнд ороод им уугаад тэгээ идэх нүг юу хараад үз. Гэхдээ 3-7 хоногийн турш ерөөсөө хөдөлж болохгүй гинэ. Хөдөлгөөн хийж болохгүй. Гайгүй болохгүй бол зургийг чинь дарж үзнэ. Тэгээ идэгчих юм бол тасгал хөдөлгөөнөө өргөжлүүлээд хийж болно гэж. За яг одоо лазерын эмчилгээнд орж байна. Сая лазерын төхөөрөмжийг гинт залгасан чи яг бүр тэр миний өчтөр өвдсөн хэсэг бүр амар өдөө би бүр сая гэмээр ойрсон. Тэгсэн чи бүр нэг совилагчнаас өөрөө цочоод үу яасан да зүгээр өгöd. Саяс амар өвдлөө гэд. Цочлаадаг шүү дээ. Яг нэг таван цохолохоор нэг амар цочтой шүү дээ. Яг тэгж байгаа юм шиг боллоо сая. Эмнэлэг рүү гараад эмчилгээг авчаа гараад ирлээ. Физик эмчилгээнд орчоод гараад ирэхэд 7500 вон болж байгаа байхгүй юу? 20,000 төгрөг юм уу? Тэгээ 20,000 төгрөг төлөөд эмчилгээ авчаад гараад ирлээ. Гэтэ эмчилгээ шиг шүү дээ. Ер нь жоохон хөлигтэй хайчиж байгаа юм шиг санагдчихлаа. Тэр нь ингээл халуун оргоол нэг юм чиг гэл. Тэгээ одоо золбоо яг жим дээр өрөөд ирчлээ. Газ жимээ хийчээд тэгээ гэртээ ороод оройныхоо хоолыг хийж иднэ. За ямарсан золбоон дасглаа хийгээд дуусчлаа. Тэгээ одоо гарах гэж байна. Энэ залуу хин бэ гэхэлэр манай жимний захирал залуу байгаа. Айгу залуухан тэгээд айгу хөөрхөн ааштай. Орж ирж байгаа хүмүүс нэх хөөрхөн ийдэг ханддаг. Айгу гой зааж өгдөг. Тэгээд гүрий хавцаа амьдардаг монголчууд манай байл манай жимээр ирж үйлчлүүлээрэ гэж ирж байгаа монголчууд айгу гой зааж өгнө гинэ. 인사 한번 부탁드리겠습니다. 안녕하세요. 에이스위티니스 관장님입니다. 구리 헬스장 여기 잘 되고 있으니까 아주 좋으니까 시설 다 같이 놀러와 주시면 저희가 잘해드리겠습니다. 감사합니다. 감사합니다. 여기까지 하시면 돼요. Орж ирж байгаа хүн болгонтой мэдлэл очоод дасгалыг зааж өгөөл эн чин буруу биш ингэж хийгээрэй гээл тэгэл гарах болгонд нь баяртай сайн ороо гээл айгу тийм ээлдэг харьцдаг байхгүй хүн болгонтой. Тэгээ би зүгээр сая гарахаасаа өмнө би ингээ YouTube хийд юм аа намайг ерөөсөө YouTube хийдэг гэж мэддэггүй байсан. Тэгээ энэ гүрий хаваар монголчууд зөндөө амьдардаг гэж сонсч байсан. Тэгээд манай монголчууд ирээ танаа зааланд бүртгүүлэх юм бол ингээ дасгал хөдөлгөөний сайн зааж өгөх гэсэн ч өө тгий болно сток баярлаа гэхээр харин би тэгвэл та ингээ нэг мэдчилгээ хэлчих. Тэгээд манай монголчууд ирээ бүртгүүлэх юм бол ингээ гоё дасгал хөдөлгөөн заагаад өгөрөө. Энэ хавьд ингээ гүрийд амьдардаг монголчууд маань жимэнд явах юмсан ингээ өөрсдөө бодож байгаа хүмүүс зөндөө байгаа хаа. Тэгээ санаа зовлтгүй манай жим дээр бүртгүүлээд дасгал хийж болно шүү. Энэ манай жимний захирал залуу заагаад өгье гэж. Яг тийм нэг юм цаанаасаа гоё эерэг ийм зүв уйггүй амьдрах гэж хичээж байгаа иймэрхүү хүмүүсийг харахад нэг юм туслаад өгмөр санагддаг байхгүй. За яг одоо 6 цаг 39 минут болж байна. Нэг 4 жүүс уусан. Сая 3 цагийн үед нэг алим идсэн те. Тэгээ өөр юу ч хийдэг өнөөдөр. Би одоо баг ингэ шууд унтчихна. Юу ч хийдэггүй. Гэхдээ хотлалт амар өсөж байна. Гэс гараа гоод хоол ичиж амар өсөж байна. Яг ч юм ингээд бүх ажлаа амжуулчихаар за өнөөдрийг ямар ч байсан аюу гоё үр дүнтэй өнгөрүүлчлүүлээ. Өнөөдрийг ямар ч байсан гоё үр дүнтэй өнөөдрийг ямар ч байсан гоё үр дүнтэй өнгөрүүлчлээ дээ гэд нэг гоё сэтгэлд үеиг байдсан шүү дээ. Тэгээ та бүхэндээ гэж тэгэхэд жимнээс орж ирээ заавал гараа гоож агараа заяа. Яг одоо ихлээр жим дээр чи ер нь бол өчтөчнөө хүмүүс тоног төхөөрөмжөнд барьж байгаа шүү дээ. Тэгээ ням бактери байгаа учраас заавал орж ирээд гараа угааж агараа. Гараа угааж ахтаа нэг дуу байдаг хгүй дуулдаг. Тэгээ яг энэ дууг дуулж дуустлаа. Ингээ гараа савндаа л угаагаад агараа гэдэг. Ямар дуу вэ би яг нэрийг сайн санахгүй байна. 아빠 꿈은 너무 귀여워 애기 꿈은 너무 뚱뚱해 으쓱 잘한다 гэ дууга дууссныхаа дараа зайлгдэх байхгүй ээж аав нь багаас нь бүр тгээ заагаад өгчтэй юм лээ.
За миний хүү яг ингээд савнгаа түрхчээд маамун ашиг бүтнээр нь дуулж дуустлаа гараа савн дэш үү. За тэгжээж бүх ням бактери нь өөхөх нэ шүү гэд хүүхдүүдээ зааж өгөө. За маамун ашиг манай тойлоо тоглоё. Аавэж хоёрын авшин тоглоом биш шүү. Мөрүнж дэхиа ногоомото тэря юу гэдгэлээ мартсан байна. На ногоомото тэря. За болсон гэд усаараад зайлах юм шүү. Ингээд заагаад өгчвөл хүүхдүүд айгүй хөөрхөн. Дуугаач сурчин, гараач угаач ийм удаан хугацаанд гараа угаач ээж ням бактери өгөх юм байна гэдэг мэдээд авчих واخхой юу. Very hungry. I'm so hungry. I'm so. Маш энгийн хурдан болох хоол гэж иднэ. Будаа бэлэн байгаа. Өндгөө шараад, будаагаа хийгээд, будаагаа хураад кимтэй иднэ өнөөдрийн оройн хоол. Амар өс чинь гар салгалж шít бүр. Хүн араа нэг дор ийм олон ажил хийж болдог байх юм шүү дээ. Микрофоноороо яриад, өндгөө ин шараад, уургаас ихсрээд, тэгсэн мөртлөө маргаашийнхаа ажлыг төлөвлөөд. Вау, unbelievable. Ямар гоё амттай юм бэ. Өлссөн чи бүр уураг хүртэл аюу гоё амттай орж. За будаа арай жоохон байна яана. Одоо яах. Түүнээ салаатаа хийгээд. За тэгээ та бүхэн харж байгаа энэ өндгөө будаатайгаа энэ түүнээ загастайгаа ураад идэх нэ. Тэгээ өмнө би нэг хог хаяхад шууд ингээ хайчдаг гэсэн байхгүй. Тэгсэн чинь харин нэг солонгос амьдардаг хүн сэтгэл хэсэг дээр энэ хогоо шууд ингэж хайж болохгүй шүү. Энд чинь нийл дотор нь ням бактери байгаа. Тийм учраас энийг заавал угаага зайсныхаа дараа хогийн сав руу хийж байгаараа гэдэг чийлээ. Тэгээ тэрнээс хойш би одоо ингээ зайлыг гэж шийддэг болсон. Зайлыг гэж шийддэг болсон гинэ. Зайлахаар шийдсэн. За одоо энийг сайхан утгаад тэгээд оройн маань хоол бэлэн. За оройн минь хоол бэлэн болсон. Өндөгтөө түүнээ загастай будаатай хураг гэх юм үнийг одоо. За тэг яг одоо оройн 6 цаг 53 минут болж байна. Сайхан хоолцоорой бүгдээрээ. Стог амттай байна. Гоё амттай. Стог амттай. Гэр бүлээрээ амьдардаг хүмүүс байдаг шүү дээ. Эмээтэйгээ, өвөөтэйгээ, ээжтэйгээ, аавтайгаа, ахтайгаа, дүүтэйгээ. Тиймэрхүү айлууд яг ингээд миний бичлэгийг үзэхээр яг юу гэж боддог бол те. Амар өрөвддөг хаа. Хөөх юм энэ нэг залуу. Хөөх юм энэ нэг залуу. Ганцаарддаггүй юм бах та гэж боддог хаа. Би зүгээр. Ганцаарл гэдэг юу байдгийг ч мэдрэхээ болчих. I'm okay. 괜찮아. Ding 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 gitu. Тийм болчтой юм байна уу ч. Гоё шүү. Ерөөсөө л энэ хайр гэдэг бол золиос төвчээр. Би хоолой. За сайхан бол. Сайхан боллоо. За гэс дуугаа сонсонгоо сайхан галтуугаа цэвэрлчихье. За, явлаа. Тоошоо. Унаад л үз, дахиач босоод л үз, илүү юм шунаад л үз, автаж босомноод л үз, их хүн чи бүгдийг л үз, бодлороо үзэглээд үз, өөрөөрөө бүжиглээд үз, яг түшиг зүжиглээд үз. Юмыг л үзэх стол юм шиг байна л да. За энэ тийшээ явна, энэ тийшээ явна, энэ тийшээ явна, энэ тийшээ явна, энэ тийшээ явна. Энэ хоёр ижлэхэн амьс ийшээ явна. Заримдаа ингээд өөр амьсыг хооронд нь авч холбоо хийсэн байдаг байхгүй юу? Энэ хоёр ижлэхэн амьс ийшээ явна. Энэ хөл мөгийн хувцснуудаа ерөөсө хаялаа. За энэ алчуурыг бол би ингэж хөвтөг. Голоор нэг нугаллаа. Дахиад нэг голоор нь нугаллаа. Тэгээд ингээд 3 нуглаал болоо. Тэгээ ингээд та бүхэн одоо ингээд баг ингээд золботойгоо амьдарч байгаа ч тий. Нөө золбоо чи хаана явна гэдгсэн чинь нөө солонгостоо очсон гинэ. Одоо цааш ямар ажил хийж ийн? Нөгөө шүднийхаа имлгээс халагдангаа алдаа. Тэгээ саяараа азар буцаа орсон юм шиг байна. Одоо ингээ бид нар бүгдээрээ хамаатан саднууд шүү заяа.
Everybody хамаатан саднууд, brothers, sisters, mother fathers, grandfather, grandmothers. Яа, сайхан. Яа, яг энэ чигээр ингэ унтчмаар санагдчих шүү дээ. Яа. Би тэгтээ ер нь айгу баашгүй. Ер нь их амар өвдөлтийг баашлаад байдгүй. Тэгтээ энэ бол нэрээ бүр арай л амар өвдөж байна. За манайхаа толбон сайхан стретчинг массажа хийчээд усанд орчоод гараад ирлээ. Тэгээ одоо юу хийх гэж сууж байгаа юм бэ гэхлээр өнөөдөр 10 сарын 31-нд сарын сүүл болж байгаа болохоор ийш тийш нөө тооцоо хийж явуулах хэрэгтэй юмнуудаа тооцоо хийгээд явуулах хэрэгтэй газар руу мөнгө төгрөгөө явуулаад ер нь орж ирдэг мөнгө байдгүй ер нь гардаг л мөнгө байдаг юм шиг ш надад. За тэгээд тооцоогоо хийж дуусчаад тэгээд бас YouTube дээр ярих сэдвээ бичих гэж байгаа. Би дараагийнхаа бичлэгээр YouTube дээр юуны талаар ярих гэж байгаа вэ гэхлээр энэ эго гэдэг сэдвээр ярина. Би эго гэж ингэж ойлгодог гэсэн чинь ийм байсан юм байна гэдэг. Айгу гоё бичлэг болно. Тэгээ та бүхэн бас орж үзээрэй. За ямар ч юм тэгээд тооцоогоо хийчээд бичлэгийнхаа талаар бэлтчихэд тэгээ сайхан төгсгөлд нь унтахаасаа өмнө Библийг уншаад Бурхандаа залбираад унтнаа. Яг зүгээр нэг үгүй хэлэхэд миний амьдралыг сэргээж байгаа, намайг зөв зам руу чиглүүлж байгаа, намайг удирдах байгаа энэ сургуун хүмүүжүүлэгч бол Библи гэдэг ном. Гэхдээ би нэг та нар Библийг уншааж та нар Бурханд тэгж хүмүүсийг шашин шүтлэг рүү одоо юу гэдэг нь одоо уриалж байгаа юм биш шүү. Ямар шашин шүтлэх тухайн хүний сонголт. Тэр хүн сонголтоо өөрөө л хийн. Тэгээд энэ Библи дээр угаасаа нэг бичээстэй байдаг л да. Нөгөө Есүсийн дагалдагч байсан Петр гээд юу гэж хэлсэн бэ гэхлээр хүмүүс өөрийн чинь тэр найдварыг асуудал уйггүй шаргуу одоо тий амьдраа. Тэгээ хүмүүс харин өөрөөс чинь тэр найдварыг чинь асуух үед хэл хэмжээний мэдлэгтэй бай гэж хэлсэн байхгүй. Тэр нь хамгийн зөв юм байна гэж боддгийн. За тэгээ яг одоо оройны 21 цаг 18 минут болж байна. Өнөөдрийн үед бол маш их ажлыг амжууллаа. Та бүхэн бүгдээрээ хамт байсан гэдэгт итгэлтэй байна. Шүтээ янзлууллаа, Америк руу юм явууллаа, тасглаа хийлээ, эмнэлэг ороод амжичлаа. Тэгээ хоолундаа хийж идээ. Тэгээд одоо ингээд юм амжуулна гэдэг зөндөө ажил нэг өдөр амжуулж байна. Гэтэ яг ингээд золбоо нь байнга ийм байд юм уу гэвэл үгүй шүү дээ. Бас худлаа байнга ингэж амьдарч чадахгүй. Өөртөө ингээд мотивац өгөө те. За нэг ч гэсэн ингээд дүрс авчигээд ингээд яваад байгаа болохоос надад бас залхуурах үе байгаа. Тэр орон дээр очиод уцаа авахад хөвтөн, орн те. Хийд ими цаг хугацаа өнгөрүүлэхээр ер нь өөрийгөө маш их зэмлдэг. Новшоо, босооч үхснээ гэдэг байгаа юм бэ гэдэг ер нь маш их гимшдэг. Жижиг сажиг энэ муу зуршлуудаас айлуулах салъя гэж бодож байгаа. Салахыг хичээж байгаа. Тэг хүн угаасаа нэг өдрөл байхгүй болно. Хүн нэг өдрөл үхээд өгнө. Тэгэхээр яг энэ амьд байх хугацаанд хийх ёстой зүйлээ хийгээд, бүтээх ёстой зүйлээ бүтээгээд тэгээд энэ хорвоодол хийгээс явах ёстой юм болов уу гэж боддоо шүү дээ. Энэ дэлхийн ертөнцид яг хүн төрлөختөнд хамгийн үн цэнтэй зүйл юу вэ гэхлээр мөнгө биш байхгүй юу? Мөнгө биш. Мөнгө бол алдсан ч гэсэн эргээд олдно. Цаг хугацаа хизээж олдохгүй тэгэхээр бидний хий хоосон өнгөрүүлж байгаа цаг хугацаа эргээд дахиж хизээж ирэхгүй. Төрсөн цагаас ахуулаад гэж цаг явж байгаа шүү дээ. Тэгээ энд үхэл гэдэг зүйл хүлээж байгаа. Тэгээ бид нар одоо аль хэсэгт нь явж байгааг хэн ч мэдэхгүй шүү. Өөрсдөө өгсөн цаг хугацаагаа аль болох үр бүтээлтэй өнгөрүүлэе гэж бодож байна да. Тэгээ угаасаа хэцүүлтэй бие мах бодийн энэ хүсэл тачаал тэгээ залхуурал тэгээ иди хэвти унти шоуди архуу тамхитди одоо юу гэдэг 9 босын зүйлийг энэ бие мах бод хүсдэг штэ. Тэгэхээр тэр бүгдтэйгээ айлуулах тэмцэж амьдрах хэрэгтэй юм шиг байгаа. За тэгээ өнөөдрийн минь золбоогийнхоо нэг өдрийн влогто бүр ингээд орой болтол цуг байсан хамт байсан үзэгчдээ маш их баярлалаа. Та бүхэн ч гэсэн амжилт хүсье. Цагаа бүгдээрээ айлуулах ашигтай үр бүтээлтэй зөв өнгөрүүлцгээе яа гэж уриалаад өнөөдрийнхөө бичлэгийг өндөрлөё. За тэгвэл бүгдээрээ золбоо TV-тэй дараагийнхаа бичлэгээр уулзлаа. Түр бай.